үндсэндээ бол дөрвөн хүүхдийн нэг нь бол маш их том одоо ганцаардсан хичээлээсээ хоцрогдсон ийм айц үүсд автсан гэсэн ийм судалгаа биднэрт байсан учраас одоо ингээд өнгөрсөн хичээлийн жилийн 9 сарын 1-нд бол бид нийт Монгол Улсын хэмжээнд 150 сургууль дээр сэтгэл зүйч нарыг бэлтгэж ажиллуулсан. Энэ бол маш үр дүнгээ өгсөн. За энэ намрын хичээлийн шинжилгээс авах бид нар үндсэндээ төрийн өмчийн бүх сургуульд одоо сэтгэл зүйч нарыг ажиллуулах ийм бэлтгэлийг хангаж байна. Ер нь бол сэтгэл зүйч нарыг ажиллуулж байгаа гол нөхцөл бол одоо энэ сургуулийн орчинд хүүхдийг яавал эрүүл аюулгүй орчинд сургах вэ гэдэг хамгийн том асуудал байж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гарсан одоо багш нарын ёс зүйн асуудлууд тийм ээ дотор байран дээр одоо дотор байранд байсан хүүхдүүд амнасаа алдсан гэх мэтлэнгээр одоо цэцэрлэгийн хүүхдүүд багштай зодуулсан гэсэн олон одоо асуудлууд гарсан. Тийм учраас бол бид нар энэ 22 оны одоо шинэ хичээлийн жилийг бол бид нар хүүхдийн ёс зүйн жил болгож байгаа. Сургуулийн орчин дах хүүхдийн гадуурхалт, дээрхлэлтүүдийг одоо арилгах энэ жил бол зарлж байгаа учраас энэ манай сэтгэл зүйч нарыг одоо ажиллуулж байгаа бол маш үр дүнгээ өгсөн ийм асуудал болж байгаа юм аа. За 3 дахь онцлог бол бид нар өдий хоолыг өгсөн. 1-ээс 5 дугаар ангийн хүүхдийн нийт 380 орчим мянган хүүхдэд бид нар өдийн цаг, өдийн хоол болгож зохион байгуулсан. Энэ бол маш нэлээд том ажил. За энэнгээрээ дамжиж бид нар одоо хүүхдэд одоо эрүүл амьдрах, эрүүл хооллох одоо энэ бүх бас боловсролын ганцхан энэ бол хоолны хөтөлбөр биш юм. Энэгээр давсан бас энэ боловсролын том хөтөлбөр хэрэгжиж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлж болно. За мөн одоо бид нар виртуал сургууль гэж ярьж байгаа. Мэдлээ цэг хэмээн гэдэг энэ платформыг бид нар ажиллуулж ирсэн Монгол Улсын хэмжээнд. За энэ бол бүх хүүхдүүдэд хаана одоо ямар сургууль сурж байгаасаа үл шалтгаалж Монгол Улсын хамгийн шилдэг багш нарын хичээлийг үзэх энэ боломжийг бүх хүүхдүүдэд олгож эхэлж байгаа. Энэ бол маш том шинэ ажил болсон. Өнөөдөр Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумд сурж байгаа хүүхд бол 1-р сургуулийн хамгийн сайн математикийн багшийн инкот багшийн хичээлийг үзэх энэ боломжийг олгож байна л гэсэн. Ховд сумын одоо Ховд сумын хамгийн сайн хэмжээний багш Цэцэг дээр багшийн хичээлийг бол Орнод аймагт сурж байгаа хүүхдүүд үзэх бололцоотой. За энэ платформ виртуал сургуулиуд цаашдаа энэ хичээлийн жилд яаж өргөжөж өгч байна вэ гэхээр бид нар ахлахангийн хүүхдүүд 10, 11, 12 дугаар ангид сурж байгаа хүүхдүүд дээр бид нар одоо бүлэг дүүргэлт гэж ярьдаг тийм ээ. Одоо хүүхдүүд өөрсдөө 10 дугаар ангид орж байгаа хүүхдүүд өөрөө сонгоноор хичээлээ сонгодог. А гэтэл харамсалтай нь хөдөө орон нутагт нөгөө сонгоны бүлэг бүрддэггүй 20 хүүхдээр бүрддэг учраас 20 хүүхэд нь бүрддэг учраас тухайн хүүхэд сонгосон хичээлээрээ одоо бүлэг бүрддэг учраас тэр хичээлээр хичээллэх юм боломж гардаг. Тийм учраас бол энэ виртуал сургуулиар одоо дамжиж бүлэг дүүргэлт бүрэн болоогүй бүх сумдад сурж байгаа хүүхдүүд бол энэ виртуал сургуулиар одоо өөрийнхөө сонгосон хичээлээр сураад энэ дээр кредитээ тооцоолоод явчих бас ийм том боломжуудыг бас хүүхдэд олгож байгаа гэдэг ийм онцлогтой одоо өнгөрсөн намрын хичээлийн шинжил болсон.